Joe Fisher бол 1970-ад онд Канадад маш алдартай эрен сурвалжлах сэтгүүлчдийн нэг байв. Гэхдээ түүнд өөрийн гэсэн нэг онцлог бий. Христийн хатуу дэг жаягтай гэр бүлээс гаралтай тэрээр багасаа тэрс үзэл гаргаж гэр бүлээсээ зөрөн дорны шашин сургаалт улам бүр татагдж эцдээ юр бусын паранормал үзэгдэлд мэрэгсэн хэвлэл мэдээллийн ертөнцид сайн танигдсан шинжээч болсон юм. Тэр 22 наснда сонин сэтгүүлчээр ажиллах болсон ба хэдхэн жилийн дараа гэхэд тэр Торонтогийн алдартай гинт хэргийн эрен сурвалжлах сэтгүүлч болжээ. Тухайн цаг үедээ маш олон илрээгүй байсан эмзэг хэрэгүүдийг тэр илчилж олон танигдсан юм. Гэхдээ хожим энэ замлан сэтгүүлч бестселлер энэ эрд эмгэнэлтэй зүйлийг авчрав. 2001 оны 5 дугаар сарын 9-нд Фишер 53 наснда Канадын Элоро хавцлын зохионоос үсэрч амиа хорлжээ. Үхээсээ өмнөхөн бичсэн Фишерийн ном болох Өсөглөн сүнс гэх номыг хэвлэлийн газраас дахин гаргасан бөгөөд уг бүтээлийг харанхуй ертөнцийн сэтгэл хөдлөм аялал хэмээн тодорхойлов. Хамгийн хажирхалтай нь редактор Патрик Хевихерт илгээсэн өөрийн сүүлчийн захидалдаа Фишер энэ номын тухай бичсэний төлөө би тэр сүнсийг уурлуулсан. Одоо ч тэр сүнс надад төвөг удаж байна гэж дурдсан байдаг. Фишерийн бичсэн бүтээлүүдийн дунд сүнслэг ертөнц болоод үхэл амьдралын талаар бичсэн алдартай хэд хэдэн номнууд бий. Фишерийн хуучин найз алдартай Британий зохиолч Колин Уилсон сүнсний ертөнцийн талаар өгүүлэхдээ Фишер сүүлийн жилүүдэд маш аз жаргалтай хэвийн байсан бөгөөд түүнийг амиа хорлсон гэдэгт би ч өөрхийн ч итгэхгүй байгаа гэж бичжээ. Мөн тэрээр Фишер үхлийн дараах амьдралд итгэдэг, дахин төрөлтийн онолыг дэмждэг байсныг дурдсан байна. Тэр хэлэхдээ намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэр хүн амиа хорлох нь өөртөө зөвхөн дараагийн олон асуудлыг бий болгоно гэдгийг мэдж байсан байх ёстой гэж. Үнэн дээр энэхүү Уилсоны эргэлзээ үндэслэлтэй байв. Амиа хорлсон сэтгүүлч Joe Fisher хойд төрөлд дахин төрөх шалтгаан гэх бүтээлдээ өмнөх амьдралдаа амиа хорлосноо мэдсэн хүн амиа хорлолтыг амьдралын асуудлыг шийдэх арга биш, харин амьдралын шугамыг хүчээр таслах сүрэл гэдгийг ойлгоно. Амиа хорлолт нь зөвхөн ирээдүйн амьдралд тулгарх бэрхшээлийг улам хүндрүүлэх учраас амьдралаа дуусгах орлого хизээч хийх ёсгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Фишер амиа хорлолтын дараах сөрөг үр дагаврыг маш сайн мэдэж байсан. Тиймдээч бусад дотны хүмүүс нь Фишер яагаад амьдралаа өөрийн гараар дуусгахыг хүссэн нь ойлгомжгүй гэж үзэж түүний өхөл 1980-ад он тохиолдсон хачирхалтай явдалтай нь холбоотой байж магадгүй гэсэн таамгийг гаргасан юм. Энэ түүх 1984 онд эхэлдэг. Тухайн үед тэр Австрали, Канад гаралтай архаг цус багдах өвчтэй Авива Ньюман хэмээх охинтой танилцсан байна. Авива түүнтэй холбоо барьж гэртээ уран өөр дээр нь ирээд үе сүнстэй харьцаж өгч туслаач гэж гуйжээ. Юр бусын паранормал үзэгдлийн эксперт сэтгүүлч Фишерийг энэ бүхнийг шийдэж чадна гэж Авива найдаж байлаа. Фишер Авиватай анх уулзахад залуу бүсгүй хэлэхдээ би өмнө нь хизээч сүнс болоод сүнслэг ертөнц гэх зүйлсэд итгэдэггүй, тоглоом тохуу хийдэг байсан. Химээгээд харин одоо хэрхэн сүнстэй холбогдож тэр байтугай тэр сүнснийхээ боол болж байгааг ярьж өгчээ. Авивагийн хэлснээр энэ бүхэн түүний найз хөрш Рожер гипноз ашиглан өвчнийг нэмжлэхээр эхэлсэн мөчөөс эхэлжээ. Рожерийн анхны зорилго нь стрессийг нь тайлж түүнд сэтгэл зүйн тайвшрал эерэг зөвлөгөө өгөх байсан. Гэтэл өнөөх Рожер бүсгүйн өмнөх амьдралын дурсамжийг судалж эхлэмэгцээ гипнозын туршил хийж эхэлсэн. Ингээд удалгүй Авива өөр хүний хоолоогоор ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр өөрийгөө Оросын хувьсгалын үеийн Светлана хэмээх тариачин эмэгтэй. Мөн нэг нас хүрэлгүй өсөглөнд нас барсан Пенжабын Нера хүүхэд байсан зэрэгээр дүрслэн ирсэн байна. Үүнээс гадна өөр олон хүмүүсийн өмнөх амьдралын дурсамжуудыг ч өгүүлжээ. Рожер улам гүнзгий судлах үедээ Авивагийн сэтгэхүйн цаана орших өөр ухамсарт хүрч чадсан гэв. Мөн Рожерийн үзснээр Авивагийн биеийн бүх эргэтэн тусдаа өөрийн ухамсартай байна гэж дүгнэв. Рожер эдгээр дуу хоолойг ашиглан Авивагийн эрүүл мэндийг хяндаг болж. Жишээ нь цусны ухамсартай ярилцсанаар Авивагийн улаан эсийн тоо нэмэгдэж байна уу, буурч байна уу гэдгийг мэдэж чаддаг байсан гэв. Авива Ньюманы энэ өөр ухамсар бүхнийг мэддэг мэт харагдсан тул Рожер үнэхээр сүнсний ертөнц байдаг эсхийг асуухаар шийджээ. Рожер бүсгүйгээр дамжуулан төвд лам жалин гэх хүнтэй харьцдаг болсон гэх бөгөөд Фишерийн бичснээр Авива өөр ертөнцөөс мессеж дамжуулагч болсон хэмээсэн байдаг. Өнөөх төвд лам гипноз шин Рожерт хэлэхдээ сүнсний улаач мэдээ дамжуулдаг хүмүүс олон бий. Гэхдээ энэ нь тогтмол байдаггүй.
Заримдаа тухайн сүнс олдсон хүмүүс рүүгээ л ордог гэсэн байна. Мэдээж энэ болгоныг залуу бүсгүй Авива сэтгүүлч Фишерт ярьж өгсөн яриа. Энэ маягаар маш олон хүн бүсгүйгээр дамжуулан энэ ертөнцтэй холбогдсон хэмээн ярихад Фишер үнийг бодитоор туршиж үйл явцыг судлахыг хүсжээ. Ингээд өнөөх хөрш сэтгэл зүйч Рожер ирж Авиваг хостож эхлэв. Энэ удаад Рассел хэмээх Йоркширийн фермер бүсгүйн биеинд орсон гин. Тэр үед Авивагийн амнаас гарч буй хоолой нь өөрийнхөөс нь тис өөр сонсогдож Фишерийг бүр алмаар болсон байна. Фишер үнийг тэмдэглэхдээ түүний хурц өгөөдөл болон тодорхой Австрали өнгөйс бүрэн алга болсон. Харин одоо дуудлага нь эрэхтэй хүн шиг Тод Британи аялгаутай болсон байлаа хэмээсэн байдаг. Өнөөх Рассел Авивагаар дамжуулан мессеж дамжуулахдаа Авивагийн зан чанар бүхэлдээ өөрчлөгдөж байгааг Фишер мэдэрчээ. Тэр мөн бичгтээ энэ бол бүрэн өөр Авива. Түүнд хачин их өөртөө итгэлтэй гүжүүд шинж төрөх бий болсон гэв. Фишерийн хувьд Авиватай биш харин тусдаа нэгэн оршихуйтай ярилцаж байгаа мэт санагджээ. Харин дараачаар нь бидэнд өөр сүнс орсон нь Филиппа Гаврилос хэмээх залуу грек бүсгүй. Тэр 300 жилийн өмнө амьдарч байсан. Зөвхөн энэ бүсгүйтэй 3 жилийн турш орой болгон Авивагаар дамжуулан холбогдсон бөгөөд нэг үгээр Фишер энэ сүнс эсвэл Авивагийн энэ дүрт донтсон юм. Эдгээр хүний биед орж ирж буй сүнсүүдийг замчлагчд хэмээн нэрлэх болсон. Фишер өнөөх донтсон эмэгтэй талаар тэмдэглэхдээ Филиппа бид хоёр яг л адилхан сэтгэж, адилхан мэдэрч ертөнцийг бараг ижил өнцгөөс хардаг болсон. Тэр бол миний хамгийн дуртай замчлагч гэсэн байдаг. Фишерийг хожим амиа алдсны дараа философч паранормал судлаач Джонатан Зап түүний түүхийн тухай нэгэн тодорхойлолт бичжээ. Авива бүсгүй шиг эдгээр хүмүүс нь үнэндээ дүр төрх сэтгэл зүйн хэлбэрээр хувиргаж чаддаг төрөлхийн чадвартай, яг л чөтгөр шиг элдв түүхүүдийг хольж чадхан бүх хүсийн дүрд тоглож чаддаг хэмээн онцолжээ. Авиватай харьцах Фишерийн багт нэгдсэн сэтгэл судлаач Сэнфорд Дэлсон хожим хэлэхдээ Фишер үнд бүрэн автаж ямар ч эргэлзээгүйгээр сүнслүүдтэй харьцаж байна гэдэгтээ итгэж байсан. Би жихэндээ Авивад итгэхгүй байсан ч түүний биед орсон гих олон оршихуйтай харьцсны дараа би ховстуулсан мэт болсон. Улмаар би дарамтанд орж сүнслүүдийн хэлсэн үгнээс олж би энэ маш муудсан гэв. Мөн Рассел хэмээх сүнс чи надад итгэхгүй байгаа бол удахгүй би чинь муудаж чи амиа хорлох болно гэж хэлсэн байна. Мэдээж энэ бүхэн дууралсан Дэлсон тэднийг орхин явсны дараа биеийн сайжирчээ. Фишерийн найз Английн зохиолч Колин Уилсон Жо Фишерийн үхлийг Авиватай холбон хардаж байсан шалтгаан нь чухам мэндээс гарч ирсэн. Авивад бүрэн автсан байсан Фишер тэдгээр дотн болсон сүнснүүдтэйгээ уулзах гэж Авивагийн тушаалаар амиа хорлсон байж болох уу гэсэн асуултыг гаргаж ирсэн юм. Тэрээр хэлэхдээ Фишер болон Филиппагийн харилцаа түүний жирийн амьдралыг сүрүүлсэн. Энэ нь Фишерийн өсвөлэн сүнснүүд бүтээлээс тод харагддаг. Фишер бичгтээ миний дэлхий дээрх бодит хайр сэтгэл гэх зүйл бүрэн унтарсан. Мах цустай хинч Филиппагийн хариаламжийг гүйцэж чадахгүй, хинч намайг түүн шиг ойлгохгүй. Энэхүү бодит байдал үнэндээ оргүй холсон санагдаж байна гэсэн байдаг. Жо Фишер олон жилийн турш сүнслэг замчлагчдтай холбогдож тэднээс асар их мэдээлэл, хайр халамж мэт зүйл авдаг байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэдний заавар, сургаал, хоосон зөрчилтэй хүний амьдралд шууд хөндлөнгөөс оролцдгийг ойлгосон. Зарим сүнснүүд гээч нь хүмүүсийн гэр бүл салалт, амиа хорлолт хүртэл тулгаж айлган сүрдүүлдэг байсан. Эцэст нь Фишер тэднийг жинхэнэ дээд ухамсар биш, харин бие алдаад доод түвшинд гатсан өсөглөн сүнс буюу алдагдсан оршихуй гэж дүүгэнсэн. Энэ ойлголт нь түүнд гүн сэтгэлийн дарамтуулж, сэтгэл санааны тогтворгүй байдал, нойргүйдэл, түгшүүрт хүргэсэн. Тэр өөрөө ч амьдралынхаа төгсгөлд ийм өсөглөн сүнсний нөлөөнд автсан байж магадгүй гэсэн таамаг бий. Харин сэтгэл судлалын талаас нь харвал Жо Фишерийн түүхийг дараах байдлаар тайлбарлана. Нэгдүгээрт ухамсар ба төсөөллийн нөлөө. Фишер өдөр бүр бясалгал трансын байдалд орж Филиппатай харилцдаг байсан. Энэ нь тархинд хүчтэй дүрслэл, дуу хоолой сонсох хийсвэрлэл буюу халлюцинашныг бий болгож аажимдаа бодит мэт мэдрэмж төрүүлжээ. Хоёрдугаарт ганцаардал ба сэтгэл зүйн хэрэгцээ. Тэр үед Фишер хувийн амьдралдаа хүндхэн үе туулж байсан. Тэр өөрийгөө ойлгодог төгс төлөлтөөр хайртай хүнийг хүсэж байсан нь Филиппагийн хийсвэр дүрээр биелсэн. Энэ нь төгс хамтрагчийг төсөөллөөр бүтээх үйл явц байлаа. Гуравдугаар шашин болоод ер бусын зүйлд хэд автах. Паранормал үзэгдлийг олон жил судалсан учраас Фишерийн сэтгэлгээ баримтанд тулгуурлахаас илүү итгэл хөдлөгдөх чиглэлд хэлбийжээ.
Энэ нь шизофрен, шизотопик маягийн сэтгэл зүйн хэв шинжийг илтгэнэ. Дөрөвдүгээрт хийсвэр зүйлд итгэхийн хортой нөлөө. Фишерийн дүгнэснээр замчлагчид нь хүний энергийг сордог, сэтгэл санаанд нь дарамт учруулдаг байсан. Сэтгэл судлалын талаас бол энэ нь сэтгцийн проекц буюу өөрийн дотоодын сүрэг мэдрэмж айдсаа гадны нөлөө болгон төсөөлсөн хэрэг. Харин 5 дугаарт сэтгэлийн хямрал ба эмгэнэлт төгсгөл. Түүний нойргуудл төгшүүр дотоодын хямрал нь эмчлэгдээгүй сэтгэлийн эмгэгийн шинж байж болно. Үлсгэлэн сүйснүүдийн тухай бодлон түүний айдсыг улам гүнзгийрүүлж амиа хорлох шийдвэрт хүргэсэн байх магадлалтай. Харин төгсгөлд нь Канадын сэтгэл судлаачдын хийсэн дүгнэлтийг хүргэе. Фишерийн түүх бол хүний сэтгэлийн хэрэгцээ, ганцаардал, төсөөллийн хүч, хэрхэн бодит амьдралыг оронгоор нь өөрчилж, бүр амьд нь хүргэж болохыг харуулсан эмгэнэлт жишээ гэж сэтгэл судлалын үүднээс тайлбарлажээ.